Өмнөх жилүүдэд нийслэлийн төсвөөр гэр хорооллын 10-аас 15 мянган өрхийн нөхөн жорлонг нь амьд бактериар ариутгадаг байсан юм байна. Тэгвэл энэ жилээс айл өрхүүдийг өөрсдөө худалдан авч ариутгаж хэвшүүлэх гэж байгаа юм байна. Амьд бактери нь нөхөн жорлонгийн ашиггүй халдварт нэм бактерийг устгаж ариутхан зуны улирал бохир үнэрийг дарддаг давуу талтай. За гэвч нийслэлийн бүхий л айл өрхийн нөхөн жорлонг нийслэлийн төсвөөр нэгдсэн журмаар ариутгах боломжгүй юм а. Тиймээс иргэд өөрсдөө хувьяасаа зардал гарган тодорхой давтамжтайгаар ариутгадаг байдлыг хэвшүүлэх гэж байна. Үүний тулд хотын бүхий л бүсэд байрлах худалдаа үйлчилгээний төвүүдэд борлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм а. Гэр хорооллын хашаа, хороо, жорлонгийн иргэн тойрон за түүнээс үүдэх нянгийн бохирдлыг бол тодорхой хэмжээнд бууруулах юм боломжоор хамгийн гол нь энэ дэр иргэн хүн өөрийнхөө хэрэгцээнд өөрийнхөө бохирын жорлонгийн нөхний хэмжээнд тааруулаад тогтмол зөв аргачлал зааврын дагуу хэрэглэж сурч хэвшгэл их чухал байгаа. Ингээ хэвшчих юм бол бид бас нөхөн жорлонг тодорхой хэмжээний бохирдлоос сэргийлэх боломжтой байна гэж хараад байна. Энэхүү ажилд амьд бактерийн худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгч бүхий л байгууллага нийслэлтэй хамтран ажиллах боломжтой. 3 дугаар сард багтан дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтээс хороод хамтран дэлгүүр худалдаа үйлчилгээний төвд амьд бактери худалдаалах талаар танилцуулах юм а. Ийхний мэдээнд оюун эрдэнэ Батмөнхнөр сурвалж